Манай орн нь сүрээгийн тархалт ихтэй орны тоонд багтдаг. Сүрээ нь хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг нийгмийн халдварт өвчин юм. Тэгвэл сүрээ нь савханцэр хэмээх нянгаар үсгэгддэг. Гэвч уг нэн нь гадна орчинд маш төсвөртэй. Тухайлбал бохир ус, хөрс, чиглэг газар, түнчлэн ил хайсан нус цэрэнд удаан хугацаанд амьдрах чадвартай. Халдварт өвчний дотор нэгдүгээрт бичигдэж буй энэ өвчнөөр бүх насныхан өвдөх боломжтой. Тиймээс хүүхдийг төрснөөс нь хойш 24 цагийн дотор сүрээгийн вакцинд хамруулдаг. Сүрийн дотор олон янз. Тухайлбал уушигны хэлбэрийн сүрээтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтайхад эргэн тойронд нь их хэмжээний сүрээгийн нэм тархаж байдаг. Одоо социализмын үед бол нийгмийн халдварт өвчин гэдэг тодорхойлолтоор явдаг байсан. Одоо үед ч гэсэн нийгмийн халдварт өвчин гэдэг тодорхойлолтын хасамгүй санагддаг. Учир юунд вэ гэвэл нийгэмтэй холбоотой өвчин юм аа. Хаана ядуу буураа улс орон байна. Хаана ядуу буураа хоол тэжээлийн дутагдaltaй хүн ам байна. Хаана одоо хөлн зөлмөн амьдралтай улсууд байна. Тэнд сүрээ бол байнга байж яадаг. Энэ нийгмийн хамааралтай өвчин учраас нийгмийн гаралт, нийгмийн халдварт өвчин гэдэг дээр нь тэр тодорхойлтыг бол хасамгүй байдаг. Цагаан тагал гэдэг нэртэй байсан. Дээр үед одоо хүн төрөлхтөн үйсэн цагаас манай он тоолны одоо өмнөх он тооллын 4-5 дугаар зууны үед нас барсан хүний шариланд задлан шинжилгээ хийгээд нуруунд нь сүрээгээ өөрчлөлт байсныг тогтоосон. Тэр цагаас эхэлсэн өвчин. Тэгээд одоо энэ удаан жил энэ өвчин дэлхийд дээр төгмөл байдлаар байгаад хөгжилтэй орнууд өнөөдөр усцсан. Хэдий ч нэ эрт онцлогтон төдий ч нэ эмчилгээний үр дүн сайтай байдаг эмчилэгдэг өвчин. Яа дэлхийд даяараа эмчилэгдэг өвчин хэрнээ өнөөдөр Монгол орны хэмжээнд халдварт өвчнөө дотор нас баралтаараа тэргүүлэхийг нэд яваа. Халдвартай буюу уушигны хэлбэрийн сүрээгийн үед илрэх, шинж тэмдэг. 2 ба түүнээс дээш 7 хоногоор ханиалгах, цэр болон цустай цэр гарах, цээжээр өвдөх, бие сувилдах, амархан ядардаг болох, хоолнд дургүй болох, жим буурах, богино хугацаанд турах, шүн хөлрөх, халуурах, үе мөч өвдөх гээд эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Уушгин гэмтэж өвдсөн хүн л халдвар дараадаг байхгүй. Нүдний сүрээ халдвар дараахгүй. Ясны сүрээ дараахгүй. Арсны сүрээ дараахгүй. Энд чинь маш их эрхтэн сүргээр өвчлөлтэй шүү дээ. Эдгээр бүгд халдваргүй байхгүй да. Тэгтэл манайхан өдөр сүрээл гэж сонсох юм бол энэ хүн халдвартай. Ингээд нийгэмд өөрөө ялгууран гадуурхын үзэл сурталч ярилахгүй байгаа байхгүй. Тийм учраас хүмүүс сүрээгээ нуудаг. Халдвар авсан хүний дархлаа сайн байвал сүрээгийн нэн унтаа байдал руу шилждэг. Харин дархлын систем муудах үед сүрээгийн нэн эргэн идэвхтэй болох чадвартай. Үүнийг сүрээгийн далд халдвар гэж нэрлэдэг. Тэгвэл манай оронд сүүлийн 10 жилийн хугацаанд жилд ойролцоогоор 4,000 орчим хүн сүрээгээр өвчлөдөг байна. 4,000 шинэ тохиолдлын нэг 60-70 орчим хүн уушгийг зонхлон гэмтээсэн сүрээ тохиолддог. Цаана үлдсэн 30 юм уу 40 хүд нь уушгины бус эрхтний гэмтээсэн сүрээ тохиолдож байгаа. Энэ 4,000 шинэ тохиолдлын 10% буюу 400 одоо хүүхэд өвддөг. Ерөн сүрээ өвчнийг багасгахыг гэх юм бол халдвартай нэг хүнийг аль эрхлэлгээр эрт онцлох хэрэгтэй. Халдвартай нэг хүнийг онцлохгүйгээр бид одоо жил явуулахад 100 хүнд халдвар дараадаг. 100 хүнээс 10 хүн буюу 10% нь буюу 10 хүн өвддөг. Ийм одоо эрсдэлт халдварлах чадвар өндөртэй хүн амын дунд түгээмэл тархацтай өвчин. Энэ дээр би юу хэлэх гээд байна гэхээр Монгол улс 3 сая хүнтэй 3 сая хүний 1 сая нь халдвар авсан байгаа. Халдвар авсан байна гэдэг маань одоо сүрээгийн халдвар авсан гэрнээ насан туршдаа өдөхгүй байж болно. Тэгтэл одоо тэр амьдарч явах хугацаанд хүн чинь стрессэнд өртөж байна, гэмтэл авч байна, ямар нэгэн халдвар төвчнөр өртөж байна. Тэр болгонд хүний дархлаа ундаг. Тэр үед нь нөгөө авсан байсан халдвар маань сэтрээд сүрээгээр өвчлөдөг байх. Тэгэхээр зэрэг ийм түгээмэл тархацтай өвчин байгаа. Тэгэхээр сүрээ өвчнөөс одоо урдсан сэргийлэхийн тулд яах ёстой юм бэ гэхээр мэдээж энэ бол цогц арга хэмжээ байгаа. Зөвхөн эмнэлэг сүрээ хариуцсан эмнэлгийн байгууллага эмч нарын асуудал, тэнд ажиллаж байгаа эмч зөвлөгч нар гэдэг юм уу, эмнэлгийн мэрэгчлэнгүүдийн асуудал гэж манай нийгэм өрөөсгөл байдлаар нийгмийн сэтгэл зүй буруу гажуу ойлголттой яваа юм. Цогцоор нь нийгэм өөрөө арга хэмжээ авах хэрэгтэй. Бүх хүн ажилтаа байх хэрэгтэй, бүх хүн орлоготой байх хэрэгтэй. Хүн болгон ажилтаа орлоготой байна гэдэг маань хүн болгон эдийн засгийн эрхчлөөтэй болоод харахаар зэрэг өөрсдөө хоол тэжээлийн дутагт орохгүй, өөрсдийнхээ дархлааг дэмжиж явдаг ийм онцлогтой байгаа. Нэг, хоёрдугаарт Монгол орн бол их газрын гэрээстэй суур амьсгалтай, сэрүүн долооны ужрал ихтэй, хүйтэн даарч хөрддөг асуудал бий, хөрсний бохирдол ихтэй, агаарын бохирдол ихтэй. Энэ байдлууд бүгд сүрээгийн тархац түгээмэл байхыг бол дэмждэг хүчин зүйл.
Сүрээгээр өвцөн хүний сэтгэл санаа тайван байх нь чухал тул өвцөн хүн айж имэх, санаа зовох, ичих шаардлагагүй. Мөн өвчтний гэр бүлийн гишүүд, найз нөхөд, ажлын хамт олон өвчнийг нь бүрэн идэвхрэхэд нь туслах хэрэгтэй.